За тэгэхээр нэг энэ багш нарын одоо чадварыг дээшлүүлж ижил бид нар хүүхдүүдэд илүү сайн мэдлэг боловсролтой болгоно. Тэгээ энэ хүрээндээ бас яг энэ ховд их сургуулийг илүү сайн сургууль болохын төлөө одоо ажлуудыг хийж эхэлж байгаа. 13 орчим тэрбум төгрөг тавьж 5 давхар оюутны орон сууц барьж байгаа. Энэний 3 давхарт нь бол оюутнууд байна. Дээдлийн 2 давхарт нь бол 2 өрөө байруудтай тэн дээр нь одоо сайн багш нар ирж ажиллах тэр одоо боломжийг нээж өгнө. Ховд аймгаас аймгийн төсвөөс бас тодорхой хэмжээний цалингийн илүү нэмэгдүүлж өгөх тэр хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ. Ингэсний үр дүнд сайн багш нар ховдод байртай өндөр цалинтай ажиллах ийм боломжийг нээж өгөх юм аа. Энэ одоо байр барих ажил маань 2 жилийн дотор дуусна. Энэний дараагаар орон нутгийн болон улсын төсвөөс үндсэн хичээлийн байр болон одоо хуучин 2 оюутны байрыг засаж бас илүү одоо оюутнуудыг олон оюутан сурах тэр боломжийг нээж өгнө. Энэний дагаар нэг хийх ёстой юм бол оюутнуудыг тэтгэлэгтэй болгох тухай асуудал байгаа. Өөрөөр хэлбэл одоо багшаар сурж байгаа оюутнууд бол бараг төлбөр төлөхгүй байгаа. Тийм учраас оюутнуудыг тэтгэлэгтэй болгохын тулд аж ахуй нэгжүүдтэй хамтарч ажиллаж баруун бүсийн сум болгоны одоо бизнес хийж байгаа тэр хүмүүс ховд аймгийн ховд их сургуульд сурж байгаа. Одоо баруун бүсийн их сургуульд сурж байгаа. Салбар сургуульд сурж байгаа тэр оюутнуудад тэтгэлэг өгөх энэ одоо ажлыг хийн. Ховд их сургуулийг тусад нь бий даалгана. Ингэсний үр дүнд одоо санхүүгийн өндөр чадвартай одоо нэг 400-аад гуул нь маш их олон намайг одоо өдөр төсвөлийн дараагаар ажиллаж хахад 2000 гаруй оюутантай байсан одоо 400хан болсон байгаа. Энийг буцаагаад 4000 болох ийм одоо зорилтыг тавина. Ингэсний үр дүнд манай ховд аймаг залуусын хот болох ийм одоо төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэдгийг хэлье. За хоёрдугаар асуудал нь бол одоо боловсролын цөм хөтөлбөрийг одоо хэрэгжүүлээд үүний үр дүнд одоо яг энэ хөтөлбөрийн үр дүнд нэлээд олон жил 12 оноос хойш одоо ган төмөр сайдын хийсэн тэр ажлаас хойш одоо өнөөдрийг хүртэл тэрнийгээр мөлжөөл ингээд явж байгаа. Өнгөрсөн хугацаанд Монгол Ардын намын 5-6 сайд солигдсон. Одоо энэ боловсролын систем нуран унсан гэдэг ийм зүйл ярих юм бол Наранбаяр сайд тан дээр л юмнууд ирнэ шүү. Ер нь бол бухаал өнгөрнө. Манай их баригч нар бол коммунист үзэл сурталаараа яста гайхалтай сайхан хийн штэ нэрийгээ. Тийм учраас бодолтой байгаараа гэж би танд зөвлөе. Тэгээ нэг зүйлийг асууя. Одоо ингээд Chromebook гэдэг хуучин бол ган төмөр сайдын үед өгсөн дээл Lenovo дээр багш нар ажиллаж сурцсан. Одоо тэгэхээр энэ Chromebook-ыг бас нэлээд гайгүй үнэтэй дээрээс нь бүх нөгөө хайлтын аппликейшнуудын бүгдийг өнгөө хэрэглэх боломжтой. За хариулт өгье. Наранбаяр сайд. За тэгэхээр ер нь бол энэ багш бүрд компьютер, хүүхэд бүрд компьютер гэсэн ийм хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр засгийн газрын мөрийн хөтөлбөрт орцсон, хөтөлбөрт нь орцсон явж байгаа. Chromebook бол өнөөдөр яг энэ Dell тэр бусад компьютероо бодох юм бол хамаагүй хямд 2 дахин хямд ийм байгаа. Яг үнэн нь бол яг миний үн дээр 880,000 төгрөгөөс 150,000 төгрөгийн хооронд Chromebook байгаа. Нэг шиг. Тий. Тэгэхээр энэ бол нөгөө Dell бусад юунаас хямд байгаа. Харамсалтай нь манай багш нар бас ажилд сураагүй. Ягаад гэвэл өөр дээр хаардгүй учраас бас багш нар өөрсдийнхөө хичээлийг авч явах хэдэр дээр үүлэн технологи дээр ажиллахад бас нэг жоохон бас нөгөө нэг юу гэдэг вэ нөгөө сануулдаг нөгөө юу н дутдаг тийм ээ. Датанууд нь ийм нэг тал байгаад байгаа. Тэгэхээр бид бол энэ Google-ийн иж бүрэн лицензийг бол ашиглаж байгаа энэ дээр. Тэгээ бүрэн ашиглаад явах боломжтой Chromebook-ийг бүрэн ашиглаад ингээ явах юм бол энэ одоо илүү хямд ийм шийдлийг харж байгаа. Зүгээр энэ дээр бид бас энэ давхар сургалтуудаа явуулах хэрэгтэй. Багш нарыг сайн ажлууд сургах ийм шаардлагатай байна гэж харж байгаа. Зүгээр харахад бол тэр бол яг л компьютер шиг харагддаг ийм болсон байна. Тэгээд бас хэрэглэх програмууд дээр нь зарим нэгэн програмуудыг хаацсан байгааг нь шууд багшуун хэрэглэж болох үсээр бүх програмуудыг нээж өгөх ийм шаардлагатай байгаа гэж харж байгаа. Энийг бол Google дээр яриад явж байгаа. За баярлалаа.